Морин жилийн дэлхийд авчирсан хувьсгалуудыг танилцна. Татварын буцаан олголтоор 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Дулаан байшин нарны панел төгс зохицол болдог. Морин харвааг аялал жуулчлалын чухал бүтээгдэхүүн болгох боломжтой. Оройн төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. 2026 он гарснаар гал морин жил тохиож байна. Дэлхийн түүхийг сөхөл морин жилд хүн төрөлхтний дэг журам, улс гүрнүүдийн засаглалын тогтолцоог орвонгоор нь өөрчилсөн их хувьсгалууд, улс төрийн бослого хөдөлгөөн их өрөндгөн санамсаргуу давхцал биш гэлтэй. Үүнийгч нотлох мэд 2026 он гарсаар Венесуэл дэх Мадурогийн дэглэмийн уналт, Иран дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл хөдөлгөөн өрнөж байна. Манай редакц дэлхийн түүхэн дэх морин жилд болсон онцлог түүхэн хувьсгалуудыг төвөрлөн иргэн сануулж байна. Морин жилд хувьсгал их болдог гэсэн ойлголт нь бодит түүхэнд автомж, соёл сэтгэл зүйн бэлэгдэл, түүнчлэн түүхийг тайлбарлах арга барил хоорондоо огцолцсноос үүсдэг. Үүнийг шинжлэх ухаанч соёл түүхийн үүднээс тайлбарлая. Томоохон хувьсгалууд ихэвчлэн эдийн засаг, дайн, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн дэгддэг. Эдгээр хямралууд 10-аас 30 жилийн мөчлөгтөй давтагддаг. Харин жилд тоол нь 12 жилийн давтамжтай учраас аль нэг жилд олон давхцсан мэт харагдах нь зайлшгүй. Энэ давхцал нь морин жилд голчлон тохиолддог нь сонирхолтой. Ингээд морин жилд болсон онцлог хувьсгалуудыг он цагийн дарааллаар нь нэрлэе. 1894 оны морин жил Солонгост Донкок тариачны хувьсгал болж байжээ. Энэ хувьсгал феодал дэглэм, гадаад нөлөөний эсрэг чиглэсэн бөгөөд Зүүн Азийн улс төрд ихт нөлөө үзүүлснээрээ түүхэн ач холбогдолтой. Дараагийнх нь 1906 оны морин жилд болсон Ираны үндсэн хуулийн хувьсгалыг нэрлэж байна. Энэ хувьсгал хаан засгийн эрх мэдлийг хязгаарлаж, парламентын тогтолцоог бий болгож, орчин үеийн Иран улсын эхлэлийг тавьснаар онцлог. Харин 1998 оны морин жилд Германы хувьсгал болсон. Үр дүнд нь Кайзер 2 дугаар Вильгельм огцорч хаан засаг нуруулсан улмаар Веймарийн бүгд найрамдах улс байгуулагдсан түүхтэй. Дараа нь 1954 оны морин жилийн Гватемалийн хувьсгалын эргэлтийг онцолж байна. Энэ төрлийн эргэлт ардчилсан засгийг түлхэн унагсан улмаар Латин Америкийн хүйтэн дайны хувьсгалт мөчлөгийн эхлэлийг тавьсан байдаг. Харин 1966 оны морин жилд нэгэн түүхэн том хувьсгал бүгд найрамдах Хятад улсад өрнөж ялсан нь Мао Цзэдуны эхлүүлсэн соёлын хувьсгал байсан юм а. Энэ хувьсгал Хятад гэх өнөөгийн их гүрний эхлэлийг тавиа зогсохгүй дэлхийн түүхэнд ямар нөлөө үзүүлснийг хэн хүнгүй сайн мэднэ. Тэгвэл 1978 оны морин жилд Иранд исламын хувьсгал эхэлсэн байдаг. Исламын хувьсгал ялснаар эзэн шаахын дэглэм нуран унаж өнөөгийн бидний мэдэх исламын бүгд найрамдах улс байгуулагдсан түүхтэй. Харин энэ гал морин жил 1978 оны морин жил ялтанд хүрсэн исламын дэглэм нуран унах бодит эрсдэлтэй нүүр тулаад байна. Тэгвэл 1990 оны цагаан морин жил балбад ардчилсан хувьсгал ялж хаант дарангууллыг хязгаарлаж олон намын тогтолцоог бий болгосон түүхтэй. Бид бүхний сайн мэдгээр энэ 1990 оны цагаан морин жил Монголд ч ардчилсан хувьсгал ялсан түүхтэй. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголд ардчилсан дэглэм тогтсноор 70 жил үргэлжилсэн социалист коммунист дэглэм нуран унаж олон номын тогтолцоод чөлөөт зах зээлийн нийгэм бид нар шилжин орж хүн болон хувийн өмчлөх хэрэгтэй үзэл бодол дуу хоолойгоо илэрхийлэх эрх чөлөө бидэнд ирсэн энэ түүхэн гавьяат жил мөн энэ цагаан морин жил тохиож байсныг иргэн сануулах нь зөв байх. Тэгвэл шинэ мянган гарснаар 2014 оны морин жил Украины нэр төрийн хувьсгал буюу бидний сайн хэлдгээр мэдж хэл заншнаар Евромайдан өрнсөн. Энэ хувьсгалаар ерөнхийлөгч Януковичийг түлхэн унгаж Украины геополитикийн чиг баримжаа эрс өөрчлөгдсөн байдаг.
Тэгвэл 2026 он буюу энэ гал морин жилд дэлхийн дэг журам улс төрийн тогтолцоог өөрчлөх олон хувьсгал өрнөж тогтсон дэглэмүүд нуран унж мэдэх төлөв байдал эхнээс ажиглагдж эхэллээ. Түүхийн сургамжаас эргэн харвал морин жилд өрнөсөн хувьсгал дарангуйл ужирт тогтсон бурангүй ёсыг халж эрэг өөрчлөлт инх тайвныг авч ирдэг гэж үздэг. Тэгвэл энэ он дэлхийд тогтсон энэ хэв шинжид хэрхэн өөрчлөлт оруулах, эрэг уур амьсгал сайн сайхан өөрчлөлт авчрахыг харах үлдлээ. Олон нийт нүдэн ширэгтэл хүлээсэн татварын багц хууль бэлэн болжээ. Бизнес эрхлэгчдийн эцсийн найдар болсон энэ хуулийн өөрчлөлт шинжилт гэхээс илүү өнгөц засвар их хийгдсэн гэж салбарынхан харж байна. Тухайлбал татварын багц хуулийн өөрчлөлтөд татварын өртөө аж ахуй нэгжийн дансыг хааж үйл ажиллагааг нь тэр чигт нь хязгаарладаг байдлыг халсан хүчтэй нэгч үг өгүүлбэр тусгагдаагүй байна. Энэ удаагийн татварын ерөнхий хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг хүргье. Татварын ерөнхий хуульд тусгагдсан онцлог заалтаас энд дурдъя. За нэгдүгээрт татварын асуудлыг шийдэх хоёр субъект байдгийн нэг нь маргаан таслах зөвлөл, харин нөгөө нь шүүх. Ингээд татварын маргааныг энэ хоёр газар эцлэгдэн шийдвэрлэгдээгүй байхад татварын байцаагч татвар төлөгчөөс алдан торгуулийг шууд бодож авдаг. За үүнийг хязгаарласан зохицуулалт тусжээ. Мөн татварын өртөө компаниуд дансаа хаалгасан тохиолдолд орж ирсэн орлогыг тэр чигтэн татдаг байсныг зөөлөлж өгсөн байна. За өөрөөр хэлэх юм бол татварын байгууллага татвар төлөгчийн банкны дансанд цаашид орж ирэх мөнгнөөс хийх шууд суутгалд хязгаар тавьсан байна. За ингэхдээ орлогын 80%-аас хэтрэхгүй гэжээ. За дээрэс нь татварын өртөөгөөс болоод данс нь битүүмжлэгдсэн татвар төлөгчид 3 зүйлд зарлага гаргахгүй байхыг нь тодорхойлж өгчээ. За гэхдээ энэ мэт заалт нь олон нийтийн санаанд төдийлөн хүрэхгүй нэ. Тэгэхээр цаашдаа бол энэ татвар төлөгчдийн дансыг хаах үйл ажиллагаа бол явагдах нь бол хэвэндээ байх л юм байна. Данс нь хаагдсан байгаа данснаас бол ямар нэгэн ийм төрлийн орлого зарлагыг гаргахыг хориглоно гэд оруулсан байгаа нь бага зэрэгээр ингэж энэ асуудлыг бол зөөлрүүлсэн шинжтэй байна. Бусад төрлийн нөгөө компаниуд чинь данс нь хаагдчихаар урсгал зардлуудад санхүүжүүлж чаддаггүй, түүхэд материал авч чаддаггүй, хүмүүсийнхээ цалин тавьж чаддаггүй шүү дээ. Харин энийг нь бол харцсангуй бага зэрэг ингэж зөөлрүүлж өгсөн байна гэж харагдаж байна. Ерөнхий сайдаас эхлээд нийтээр аж ахуй нэгжийн банкн дахь дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халах ёстойг хэлж байсан. За ийшээ чиглэсэн заалтыг татварын ерөнхий хууль болон нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиудад тусгасан ч үр дүнгээ өгөх хэсгэд эргэлзэж байна. За тухайлбал хэн сайн татвараа төлн тэр чинээгээр хөнгөлөлт чөлөөлөлт идэлх заалтыг оруулжээ. За гэтээ татварын өртөө компаниудад энэ нь хэр дэмжлэг болох вэ гэдэгт бодиттой хариулт алгаа. Татварын өрөөдийг хойшлуулах боломжтой байлгах шат дараалж төлөх тэгээд ийм зохицуултуудыг оруулж ирсэн байлээ. Гэхдээ тэрэн дээр энэ нөгөө татварын оноо гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Үнэлгээ. Тэр үнэлгээнүүд сайн байгаа аж ахуй нэгжийн хувьд гэсэн билээ. Тэгэхээр тэр үнэлгээ сайн байна гэдэг чинь тэр үнэлгээнд өөрөө татварын өргөө байх асуудал өөрөө нөлөөлдөг шүү дээ. Тэгэхээр үйл ажиллагаа нь муудаад байгаа, доголдоод байгаа. Хүндрээд байгаа аж ахуй нэгж төлж чадахгүй байх байдалд очив. Тэгэхээр энэ өөрөө тийм оновчтой арга хэмжээ мөн ч юм уу биш ч юм уу. Засгийн газраас шинэ ном гарахаас ганцхан хоногийн өмнө яарвчлан татварын багц хуулийг улсын хурлд өргөмжлүүлсэн. За энэ хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн. За татварын суурь болсон татварын ерөнхий хууль санаанд нийцэж хараахан чадсангүй. За үүнээс гадна хувийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэгт яг ямар өөрчлөлт орсныг бид цувралаар үзүүлэх болно. Эргээд хувийн орлогын албан татвар төлдөг бол 9 төрлийн чөлөөлөл 12 төрлийн хөнгөлөлт идэх боломжтой байдаг байна. Тухайлбал анх удаа шинэ орон сууц худалдан авсан болон дотоод гадаадын ихтэйд сургуульд дипломын боловсрол эзэмшиж байгаа тохиолдолд татварын хөнгөлөлт идэх боломжтой. Тухайлбал татварын албанаас өнгөрсөн онд 53,000 гаруй иргэнд 91.5 тэрбум төгрөгийн буцаан олголт олгожээ. Шинэ орон сууц худалдан авсан тохиолдолд 6 төрлийн бичиг баримт, сургалтын төлбөрийн буцаан олголтод 4 төрлийн бичиг баримт бүрдүүлэн энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор e-таксигийн мэн сайтаар хүсэлт илгээн буцаан олголтод хамрагдах боломжтой юм байна.
Иргэн өөрийн албан татвар ноогдсон орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдрах зориултаар хувьдаа анх удаа орон сууцны барилга барьсан, за эсвэл худалдаа авсан бол 6 сая хүртэлх төгрөгийн буцаа олголтод хамрагдах боломжтой. Энэ тохиолдолд иргэний регистрийн дугаараар дөрвөн бичиг баримт нь хурц системээс татагдах бол иргэн өөрөө нэмэлтээр худалдаа авах гэрээ эсвэл захиалгын гэрээ, орлого нотлох үүсвэрийн баримт гэсэн 2 баримтыг нэмж авсаргах ёстой юм а. За орон сууцны бүрдүүлэх материалын хувьд гэх юм бол нийт 6 төрлийн бүрдүүлэх материал байдаг. За үүнээс 4 төрлийн бүрдүүлэх материал буюу иргэний үнэмлэхтэй, нийгмийн даатгалын лавлгаа гэх зэрэг нь болохоор төрийн мэдээллийн хурц систем болон баримтын системээс татагдаад ирдэг. Тухайн иргэн ямар төрлийн бүрдүүлэх материалыг хавсаргах вэ гэхээр худалдан авах гэрээ, за мөн орлого нотлох баримтыг хавсаргаж өгдөг. Орон сууцны буцаа олголтын хувьд болвол 6 сая хүртэлх гэж заасан байдаг. Тэгэхээр тухайн иргэн тухайн жил одоо 4 сая төгрөгийн татвар төлсөн байвал тухайн жилдээ 4 саяыг аваад цаашаа үргэлжлүүлээд дараагийн татварын жилд үлсэн мөнгө авах боломжтой. Харин оюутнуудын хувьд 2025 он гарснаас хойш сургуульдаа төлсөн сургалтын төлбөрийнхөө 10%-ийг буцаа авах боломжтой. Оюутан өөрөө ажил хөдөлмөр эрхэлж татвар төлдөг бол өөрийнхөө нэрээр. За эцэг их асран хамгаалагч нь татвар төлөгч бол эцэг эхийнхээ нэрээр e-tax цэгмээр хүсэлтээ гарган илгээх юм. Дан ганц ихтэйд сургууль, гэлтгүй мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцж байгаа бол уг буцаа олголтод хамрагдах боломжтой. Монгол улсын ихтэйд сургуульд суралцдаг бол регистрийн дугаарыг оруулахад шаардлагатай бичиг баримтууд хурц системээс татагдах бол гадаадд суралцдаг оюутнуудын хувьд сургуулийн тодорхойлолт төлбөр төлсөн баримт зэргийг нэмэлтээр хавсаргах шаардлагатай юм байна. За Монгол улсад суралцж байгаа хүүхдүүдийн хувьд бол тухайн одоо бүрдүүлэх материалууд маань ер нь төрийн мэдээллийн хурц систем, за бусад одоо мэдээллүүдээс татагдаа гараад ирдэг гэж хэлж болно. За үүн болохоор тухайн хүүхдийн регистрийн дугаарыг оруулангууд шууд нөгөө нэг сургуулийн тодорхойлолт зэрэг нь гараад ирнэ гэсэн үг. За гадаад суралцж байгаа хүүхдүүдийн тохиолдолд тухайн одоо эцэг их юу хавсаргах вэ гэхээр тухайн хүүхдийн сургуулийн тодорхойлолт, за мөн одоо шаардлагатай тохиолдолд орлого нотлох баримт, за мөн одоо төлбөр төлсөн баримтыг хавсаргаж өгдөг байгаа. За энэ мэтчлэн иргэд татварын тухай хуулийн дагуу хугацаанд багтаж татварын тайлангаа илгээсэн тохиолдолд хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжтой байдаг байна. За ялангуяа оюутнуудын хувьд ийм боломж байгааг тэр бүр мэддэг вэ. Дотоодын ихтэйд сургуульд суралцж буй нэг оюутны 1 жилийн сургалтын төлбөр дунджаар 5 сая төгрөг гэж үзвэл тухайн жилийнхээ 2 дугаар улиралд багтаан 500 мянган төгрөгийн буцаа олголт авах боломжтой гэсэн үг юм а. Иймд иргэн та тайлан хүсэлтээ хугацаанд нь захимаар илгээж хуульд заасан хөнгөлөлт буцаа олголтоо алдахгүй авахыг татварын байгууллагаас зөвлөж байна. 2026 онд төгрөгийн ханш тогтвортой байна гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн жилийн хувьд Америк долларын эсрэг төгрөгийн ханш 4%-аар суларч, Америк долларын ханш 158 төгрөгөөр нэмэгдсэн. Өнөөдрийн ханшаар 1 Америк доллар 3556 төгрөгтэй тэнцэж байна. Үүнд цаашид хүчтэй савлгаа үүсэх нөхцөл одоогоор харагдахгүй байна гэсэн юм. Учир нь зэс алтны үн дэлхийн зах зээл дээр тогтвортой байгаа үед гадаад валютын нөөцөд эерэг хүлээлт тамгаалж байна. Ийм нөхцөлд төгрөгийн ханш тогтвортой байна гэлээ. За өнгөрсөн жилийн 2 дугаар сард 1 Америк доллар 3449 төгрөгтэй тэнцэж байсан. За үүнээс 2 сарын дараа ханшийн хэлбэлзэлд савлгаа үүсэж 2хан сарын дотор төгрөгийн ханш 124 төгрөгөөр суларч, за улмаар 1 Америк доллар 3573 төгрөгтэй тэнцэж байсан. За энэ нь худалдааны дайны нөлөө гэж шинжээчид үзэж байна. За жилийн эцээр төлбөрийн тэнцэл ашигтай гарч нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрснээр эргээд төгрөгийн ханш тогтворж эхэлсэн. 2026 онд нүүрсний үн унагч гэлээ алт зэсний үн өндөр байснаар энэ орон зайг нөхөж төгрөгийн ханшийг тогтвортой байлгана гэж үзлээ. Хяналтын банкуд гадаад зах зээл дээрх бонд гаргасан. Тэрний дагаад бол зээлийн орох хурцуул нэмэгдсэн олонгууд төлбөрийн тэнцэл ашигтай гарсан гадаад валютын ханшд бол бас эргээ нөлөөсөн болоо гэж харж байна. Тэгээд эх жилийн үед авч үзэнгүүд 25 онд үзсэн зээлийн орох хурцуул бол гараад ирэнгүүт төлбөрийн тэнцэлтэй бол нэлээд дарамт төрөх бах. Тэгээд 1-2 дугаар сард бол улирлын хандлагынхаа дагуу бол төгрөгийн ханш бол сулрах бах. Нөгөө талаасаа авч үзэнгүүт бол гадаад нөхцөл байдлыг нь харьцангуй тогтвортой болсон нэг тийм том огцон савлгаа бол өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад орж ирэхгүй болов гэж харж байна.
2026 онд гадаад өр бондын эргэн төлөлт байхгүй, дээр нь 2025 онтой харьцуулахад урсгал зардлын алдагдал 40%-аар буурах төлөвтэй. Үүнээс гадна хүлээлтэд байгаа шийдвэрүүд нааштайгаар эргэвэл төгрөгийн ханш чангарах боломж бий гэсэн юм а. Зарлага талаас нь болохоор дараа жилд манайд гадаад дүрийн бичгийн төлбөр болон бусад үнийн дарамт ерөнхийдөө бараг байхгүй байгаа. Тэгээд тийм болохоор энэ хоёроос шалтгаалаад ер нь долларын үн нэлээд тогтвортой гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр бас нэлээд чухал юм болохоор одоо нэг төсөл яваад байгаа нь оюут толгойн нүүрсний бишээ засгийн бол оюут толгойн засгийн борлуулалт нь бүгдийг одоо Монгол улсаар дамжуулж гаргана гэж байгаа. Тэнгүү тэр нь одоо бараг тэрбум доллар зөвхөн Монголоор дамжиж гарна гэхээр нэлээд нөлөөтэй болох байхгүй юу? За манай улсын эдийн засаг хүндхэн сорилттой нүүр тулж шинэ оныг эхлүүлсэн. Энэ жил нийт төсвийн бараг 3.1 нь халамж, цалин, тэтгэвэр тэтгэмжид зарцуулагдана. Дээрэс нь гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт зогсон байдал орсон энэ үед нүүрсний үн унаж байгаа нь хүндхэн сорилтыг бий болгосон. За яг ийм нөхцөлд гадаад валютын нөөц нэмэгдэж төгрөгийн ханш тогтвортой байх нь эдийн засагт харагдаж байгаа нэг гарц юм а. Засгийн газар Бортыг олон аваад зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар 1.8 сая иргэнд үндэсний баялагын сангаас 1 сая төгрөгийн ноогдол ашиг тарах амлалт өгсөн гэж буруу ойлгогдох ташаа мэдээлэл нийгэмд тарсан. Үүнийг ч засгийн газрын хэвлэлээс залруулсан. Гэхдээ Бортыг олон аваад Эрдэнтийн оюут ордуудыг энэ онд эдийн засгийн эргэлтэд оруулах нь баталгаатай мэдээлэл юм. Зандан шатрын засгийн газар 2026 оны улсын төсвийн төсөл өргөн барихтаа Бортыгийн ордыг олборлож эхлэхээр тогтоолын төсөл хамт өргөн мэдүүлсэн байдаг. За иймээс энэ онд хөдөлж эхлэх уулуурхайн том төслүүдийн талаарх том мэдээллийг дэлгэрэнгүй хүргье. Засгийн газараас эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж өргөөжийг нь иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг оны босгон дээр баталсан. 2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулна. Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр тэтгэмжийг 20%-аар, бусад тэтгэвэр тэтгэмжийг 8.6%-аар нэмэгдүүлэхээр тусгасан. Түүнчлэн он гарснаар багш эмч нарын цалин 30-аас 50%-аар нэмэгдэхээр болж байна. Дээрх цалин тэтгэврийн санхүүжилтийг уулуурхайн олборлолтоос олсон орлогоор бүрдүүлэх нь дамжиггүй. Хамгийн ихэнд эдийн засгийн эргэлтэнд орох ордыг 5 бүлэг ордын нэг Бортыг гэж харж байна. Бортыгийн орд нь нийт 3.2 тэрбум тонн нүүрсний нөөц бүртгэгдсэн бөгөөд үүнээс 266 тонн коксжих нүүрс, 1900 тонн сул коксжих нүүрс, 1053 тонн эрчим хүчний нүүрс байна. Зандан шатрын засгийн газар 2026 оны улсын төсвийн төсөл өргөн барихтаа Бортыгийн ордыг олборлож эхлэхээр тогтоолын төсөл хамт өргөн мэдүүлээд байгаа. Жил бүр 15 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. Техник эдийн засгийн үндэслэлд хөрөнгө оруулалтын зардалд нийт 2 их 80-ыг зарцуулж 61.2 их 80-ийн борлуулалтын орлого олж 21.3 их 80 төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тусгаад байгаа. Энэ ордод олборлолт хийж эхэлсэн эхлээгүй гэдэг маргаан хардлага эцэслэгдээгүй байна. Хэрв олборлолт эхэлсэн бол улс үргэлжлүүлнэ, эхлээгүй бол хөрс хуултаас эхлээд ашиглаж эхэлнэ гэсэн үг. Дараагийн эргэлтэнд орох ордыг олон ч арилжааны банкыг дампууруулсан, хил ам хэрүүл тэмцэл туулсан олон оотын орд гэж нэрлэж байгаа. Энэ орд Өмнөговь аймгийн Мандал овоо сумын нутагт байрладаг 18.5 тонн нөөцтэй алтны орд юм а. Гэхдээ энэ ордыг хөдөлгөхийн тулд лиценз барьцаалж авсан 180 гаруй тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг нь барагдуулах шаардлагатай юм а. Харин энэ онд хөдөлж болох дараагийн боломжит орд нь илрүүлээ 4 жил, нөөц тогтоогоод 2 жил, засгийн газрын төлөвлөгөөнд оруулаад 1 жил болж байгаа оюут орд юм а. Оюут нь Эрдэнэт үйлдвэрийн үндсэн ордоос 10 км-ийн зайд барилах цэсийн орд бөгөөд урьдчилсан тооцоогоор 357 сая тонн хөдөр 1.1 сая тонн цэсийн нөөцтэй гэж зарласан. Энэ нь 30 жил ашиглаж болох боломжтой гэсэн үг. Оюут ордыг эргэлтэнд оруулахын тулд энэ оны эхний улиралдаа багтааж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулах шаардлага нэн тэргуунд үүсэж байгаамаа. Түүнчлэн энэ ондоо багтааж оюут Эрдэнэт ордыг дэвшиглэн
зэсайлуулах үйлдвэрийг барьж дуусгах чиглэлийг салбарын яамд үүрэг болгоод байгаамаа. Үндсэндээ Монгол улсын эдийн засаг тас хөлтшөөгүйч аж ахуйн нэгжүүд нь татварын өрөндөө дарлуулсан тэтгэвэр тэтгэм салин хөлсөө нэмчихсэн байгаа нь мөсөөр бол зайрмагтах шинжинд орсон гэсэн үг. Тэгэхээр дээрх ордуудыг хөдлөх нь хоолой тулсан чухал хэрэг болж байгаа ч яг энэ жилдээ багтах хэсэг нь эргэлзээтэй байгаа нь олон үзүүлэлтээс харагдаж байна. Телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Нарны элчээр гэрээ дулаацуулж яндангаа буулгах сонголтыг гэр хорооллын иргэд хийж байна. Тэдний нэг бол Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Мөнхөөгийнх. Мөнхөөгийнх нүүрс мод төлж утаа үнээр гаргахаа болоод 2 дахь жилтэйгээ залгаж байна. Хашаандаа нарны панел суурлуулж эрчим хүч хоригдлуулдаг болсноор тэднийх цахилгаан дулааны асуудлаа нэг дор шийджээ. Үндсэндээ төршөндөө очирлаж тог тасарна гэж санаа зовхоо болсон байна. Мөнхөөгийн 2 жилийн өмнө 3.5 кВт-ийн хүчин чадалтай нарны панел хашаандаа суйрлуулжээ. За энэ панел өдрийн турш нарнаас илч авч эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Хоримтлагдсан эрчим хүчээр халаагаараа ажилуулдгаас гадна бусад цахилгаан хэрэгслээч мөн ажилуулж хүрэлцдэг гэлээ. Тодорхойлбол өглөө 9-өөс оройн 16 цаг хүртэл буюу нарны илч туяа эд тусаж байгаа үед Мөнхөөгийн төвийн эрчим хүчнээс огт хэрэгэлдэг байна. Харин нар бусан үед шөнийн хөнгөлөлтөө тарифаар цахилгаан хэрэгэлдэг байна. Хоримтлагт нь эндээ ингээ хоримтлагт нь энэ дотор л хоримтлагт. Одоо би нарнаа ингээ өдөрж ингээ нарнаас юу яачлаа гэхдээ ч одоо энэ мүлжээ ингээ бүгд ингээ алсан. Энэ эндээ ингээл юу асаагаал юугаа энэ юм хумаа энэ дүүдэнд уц мацаа залгachж болно. Надад бол үнэндээ би ч нөгөө шүн босчгаална, өглөө босчгаална. Гэр чи амар хүүтэн штэ тэгэл нөө жичрэл босоол гална. Тэгээ оронд энэ ингээ суурлуулсан сууш амар жаргалтай байна. Дулаалга сайн. Тэгээд гэрээ 3 давхарлаад наанаас аяавч хийгээд цаанаасаа юу хаяавч хийгээд тэгээд дулаалга маш их сайн хийсэн. Шалныхаа доотлолт нөгөө юу илстэй. Тэгээд илсэн дээрээ шалаан тавиад тэгээ ахаад нөгөө нэг тэр нэг хорлон шиг нэг юу тавьчихсан. Шалан дээрээ тавьчихсан л да. Тэрийг 50 гутаа давхар хулдаас дэвсээд өөр нэг байхгүй. За яг миний энэ хажууд харагдаж байгаа нарны панелийн тухайд бол 3.5 кВт-ийн хүчин чадалтай байна. Яг энэ панелээр бол одоо 6 амтай нэг айл өрхийн дулааныг одоо бүрэн хангадгаас гадна за мөн одоо зурагт, хөргөөгч, телевизэр гэх мэт бусад цахилгаан хэрэгслүүдийн бол бүрэн хангаад илүү гардаг гэдгийг бол хэлж байгаа юм. За энэ яг панел суйрлуулах газрын тухайд бол сүүдэр тусгааргүй яг ийм нар одоо бүрэн тусах боломжтой хэсэгт байрлуулах нь хамгийн зөв одоо байршил гэдгийг бол одоо энэ гэрээснийхэн зүгээс хэлж байгаа юм. За нөгөөтэйгүүр яг энэ арчлалт хамгаалалтын тухайд бол за шороотоос дарсан үед болсон за цас дээрээс нь орсон үед тэр доор нь арчлаа цэвэрлээ явах за нар илүү сайн тусч одоо эрчим хүч үйлдвэрлэхэд хийхэн дүмэг болно гэдгийг хэлж байгаа. Цахилгааны төлбөрт жилд ойролцоогоор 2 сая орчим төгрөг төлдөг байсан бол энэ нь 1 сая болж 50 орчим хувиар буурчээ. За энэ бол бодит хэмнэлт. Хэдийн нарны панелийг суйрлуулахад тухайн айлын гэр байшингийн хэмжээ хэдэн киловатт байх зэрэгээс хамаарч дунджаар 10 гаруй сая төгрөгийн өртөгтэй ч гэлээ. За 6-аас 7 жилийн дараагаас зарлаа нөхөх боломжтой юм а. За нэг суйрлуулсан байхад 20 жилийн баталгаатай. Гэхдээ энэ 20 жилийн дараа ашиглалтынх нь хугацаа дуусна гэсэн үг биш юм. Эрчим хүч хөрөнгөлүүлэх хүчин чадал нь буурна гэсэн үг юм а. Иймд нарны панел суйрлуулж яндангаа буулгасан нь иргэнийхээ хувьд агаарын бохирдлыг бууруулахад оруулж байгаа бодит төв нэмэр гэж тэрээр ярьж байсан юм а. Ийхүү сэргээгдэх эрчим хүч ашиглан яндангаа буулгах агаарын бохирдлыг бууруулах боломж бэлэн байна. Бүр илүү гарсан эрчим хүчээ төвийн системд холбож орлого олох боломж ч байна. Гэхдээ зөвхөн нарны хавтан суйрлууллаа гэд бүх асуудал шийдэгдэчихгүй гэдгийг судлаачид анхаарууллаа. Гэр байшингийн дулаалга битүүмжлэлээ сайжруулахаас эхлээд анхаарах ёстой хэд хэдэн зүйлс байдаг байна.
Эрчим хүчний терапийн шинжилэлтэй холбоотойгоор нарны панел суйрлуулсан анхны өртгөө нөхөх хугацаа 2-3 жилээр наашилсан гэдгийг судлаачид хэлж байна. За иймд нүүрстүүлж тортог болж суухын оронд зээл аваад ч болов нарны панел суйрлуулах сонирхолтой иргэд нэмэгдэж байгаа гинэ. За энэ нь ч зөв сонголт. За гэхдээ үүнээс өмнө үндсэн сууц болох гэр байшингийнхаа чанарыг сайжруулахаас эхлээд бэлтгэл ажлууд бий гэдгийг хэллээ. Зөвхөн дуулаалаад бус асуудал бас шийдэгдэхгүй. Тэ? Зөвхөн нэг супер халаалтай байд шийдэгдэхгүй. Зөвхөн нар тавиад шийдэгдэхгүй. Тэгэхээр саяны хэлдэг дулаалга, агааржуулт, тэгээд халаалт, тэгээд ухаалаг хяналт, тэгээд сэргийт эрчим хүч гэсэн. Энэ тавыг л цогцоор нь хийжээж утаал бүрэн шийдэгдэнэ. Аль нэг нь хийгээд бүх асуудал шийднэ гэдэг ойлголт бас нийгэм тарааж болохгүй л гэсэн үг л дээ. Түнчлэн айлууд үр ашгийн тооцооллоо сайтархиж өөрсдөө тохирсон киловатт хэмжээтэй нарны панелыг сонгох нь чухал гэлээ. За үгүй бол үнэтэй нарны панел суйрлуулад ч өдөр нартайд ч даарад суух эрсдэл бий гэдгийг санууллаа. Маш олон төрлийн нарны цахилгаан үйлдвэрлэдэг хавтангууд зах зээлд нийлүүлэгдэж байна. Манайд бол ямар нэгэн одоо хэмждэг, стандартчилдаг, баталгаажуулдаг юм байхгүй. Бүгд одоо хар зах дээрээс арилжаалагддаг юм юмнууд байж байна. Тэгэхээр тэр технологиг маш сайн судалж сонгох хэрэгтэй гэсэн. Яг мэргэжлийн байгууллагаар мэргэжлийн хүмүүсээр хэмжилтүүдээ хийлгээд за ийм боломжтой байна гэдэг нөхцлүүдэд тодорхойлуулаад хийгээ явбал үр ашиг өндөртэй. Тэрнээс одоо зүгээр нарны дэлгэц тавьсан болгоо эрчим хүч үйлдвэрлэх гэсэн асуудал байхгүй. Өнөөдөр нэг айл нарны панел суйрлуулж төвийн эрчим хүчинд холбохын тулд 10 гаруй шат дамжлага дамжиж техникийн нөхцөлөө авахын тулд 6 сар хүлээж байна. Үүнийг болиулах үүднээс 20 кВт хүртэл хүчин чадалтай нарны панел батарейн системээс техникийн нөхцөл шаардахгүй байх тогтоолыг улсын хурлаас саяхан баталсан. За мөн түгээх сүлжээнд шууд холбоо болсон. За ингэснээр эрчим хүчний дутагдaltaй байгаа энэ үед айлууд илүүдэл цахилгаанаас сүлжээнд нийлүүлж орлого олоход элдв бичиг баримт цаасвалж төвөгч хэрэгдэл учрах нь буурна гэсэн хүлээлттэй байна. 2024 онд эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнийг 85%-аар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Энэ нь инфляц хөөрөгдөх эрсдэлтэй гэж өнгөрсөн онд хойшлуулсан бол энэ онд дахин дулааны тарифыг өөрчлөхгүй гэж ерөнхий сайд хойшлууллаа. Ийхүү улс төрчдийн зах зээлийг сөрсөн шийдвэр нь тухайн салбарт олон эрсдлийг дагуулдаг жамтай. Жам нь харин бидний нуруунд дээр яаж буухыг мэргэжилтнүүд ингэж тайлбарллаа. 1 гигакал дулааны тариф 33862 төгрөг байгаа бол бодит өртгөн 62960 төгрөг байгаа юм а. Тиймээс зөрүүгийн алдагдал хүлээсээр байна. Тухайлбал өнгөрсөн онд нийт алдагдал 220 тэрбум болжээ. Харин энэ онд 240 тэрбумын алдагдал хүлээх эрсдэлтэй гэж эрчим хүчний зохицуулах хорооноос үзэж байна. Энэ алдагдлыг төсвөөс татаас хэлбэрээр авахаас өөр сонголтгүй. Эргээд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа болохоос гадна дулааны их үүсвэрийн засвар шинжилэл дөрвтэй хийгдэж чадахгүй байдал үргэлжилсээр байна. 2025 оны хувьд бол дулааны хэрэглээ өсөд байгаа. 25 оны хувьд бол 220 тэрбум төгрөгийн дулааны орлого бол хойшлсон байсан. Эдгээр холбоотойгоор бол эрчим хүчний компаниуд бол зардлаа хэмнэх, зардлын өсөлтийг гаргахгүй байх шаардлагатай засвар үйлчилгээний ажлуудыг бол хойшлуулах зэрэг арга хэмжээнд авсан. Зайлшгүй шаардлагатай ажлуудыг бол одоо үр төлбөрөөр санхүүжүүлэх гэх мэтлэн ийм л арга хэмжээнд авсан байгаа л. 2019 оноос хойш дулааны үн тарифыг нэмэхгүй байгаа нь иргэдийн амьдралд тус тэмтэй мэт боловч энэ нь цаашлаад ирэх жилүүдэд дулааны асуудал хүндрэх оршигтай. Түүнчлэн эрчим хүчний дулааны салбарын ажилчид 6 жилийн хугацаанд төсвийн хэмнэлтээс болж цалингаа нэмүүлж чадахгүй ажиллах хүчний хомсдолд орох дээрээ тулжээ. Түүгээрч зогсохгүй дулааны засвар шинжилэлт хийж гүйцэтгэдэг компаниуд төлбөрөө авч чадахгүй байдал үргэлжилж байна гэлээ. Ийхүү дулааны үнийг нэмэхгүйгийнх улс төрчдийн популяс болж эрчим хүчний салбарын хүндхэн байдал үргэлжилсээр байна. Ер нь бол яг энэ дулааны үн нөртөг нэмэгдэхгүй байх эрсдлүүд юу вэ? Нэгдүгürt үндсэн тоног болох зуухны засваруудын ажлууд бүрэн хийгдэхгүй болчих. Гэтэл бид нар засваруудыг ингэж баг багаар ингэ урсгал засвар маягаар хийгээд яваад байхаар нөгөө тоноглын маань насжилт өөрөө багасчих. Нөгөө эрсдэл чинь улам нэмэгдээд байгаа байхгүй. За нэгдүгürt тоног үндсэн тоног болох зуухны үйл ажиллагаа доголдно гэсэн үг. За мэдээж хоёрдугаарт нь ажлын цалин өссөн асуудал.
Тэнд байгаа тоноглоод өөрөө явчихдаг. Тэрийг хүн л явуулдаг тийм. Энэ хүмүүсийн цалин хөс бүрэхгүй байна гэдэг чинь нөгөө ажлын байран дээр хүмүүс тогтохгүй байх хүмүүс үндсэн шалтгаан болж байна. Дулааны цахилгаан станц 3-ын гашуун туршлага бидэнд бий. Гэтэл дулааны их үүсвэрийн засвар шинжилгээг дөрвтэй хийхгүй, ажилчдынхаа аюулгүй байдал, иргэдийнхээ дулаан тасалдах эрсдэлд анхаарахгүй байгааг мэргэжилтнүүд хэллээ. Дулааны үнийг нэмэх нь эдгээр асуудлыг багасгах хувь нэмэртэж энэ онд үнийг дахин хойшлууллаа. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж дулааны засвар шинжилтийг багаар хийсээр байна. Гэтэл энэ салбарт тоногд хөрөмжөөс гадна ажилчид нь чухал болохыг мартсаар байгааг энэхүү шийдвэр харуулж байна. Дэлхийн бусад улс орнууд AI-92 шатхуунаас татгалзаж AI-95 болон түүнээс дээш шаталттай шатхууныг хэрэглэх болсон. Түүнчлэн манай улсад агаарын чанарыг сайжруулах шаардлагатай бүсэд Евро 5-аас доош стандартын шатхууныг хэрэглэхийг хориглосон хуулийн заалттай. Гэтэл Улаанбаатар хотод хэрэглэсээр байна. Евро 5 стандартын шатхуун нь энгийн 92-оос хөхрлөг хийх бага ялгаруулдаг. Түүнчлэн AI-95 нь 92-оос жигд болон бүрэн шатдаг учраас автомашин болон агаарын бохирдолд сөрөг нөлөө багтаа болохыг мэргэжилтнүүд хэллээ. Жолооч нар Евро 5 үнэтэй хэрн AI-92 авто бензинээс чанарын хувьд дээрдэх зүйлгүй байна гэдэг асуудлыг хүнддэг. Гэтэл энэ нь AI-95 бензин хэрэглэх заалттай автомашинд хэдийгээр Евро стандартынх ч гэсэн AI-92 хийснээс үүдэлтэй гэлээ. Тиймээс AI-95 бензинийг хэрэглэх заалттай автомашин AI-95 бензин л хэрэглэх ёстой байдаг байна. Харин AI-92 бензин ашиглах заалттай автомашин Евро 5 стандартын AI-92 авто бензинийг хэрэглэх нь зохистой гэлээ. Бензиний октан зөвхөн автомашинд өөрт нь төдийгүй агаарын бохирдолд асар том нөлөө үзүүлдэг. Энгийн 92 дээр одоо хөхрийн агуулганд 500 ppm байдаг бол Евро 5 энэ дээр 10 ppm байдаг. Энэ нь 50 дахин бага гэсэн. За дижитал түвшин дээр 2000 ppm байдаг бол Евро 5 ангиллахтаар 10 ppm байдаг. Энэ нь 200 дахин бага. Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн өөрөө газрын тосны түүхийд нь хөхртэй учраас бүтээгдэхүүн бас хөхртэй гарч ирдэг. Тэгэхээр үйлдвэрлэлээр энэ хөхрийг багасгах дахиад нэг дамжлага хийдэг учраас энгийн одоо 92-аас 92 энгийн ангиллын бүтээгдэхүүнээс арай бас өвтг нэмэгддэг байх юм. 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн машинууд дийлэнх нь Евро 5 стандартын шатхуун хэрэглэх залттай байдаг байна. Гэхдээ манай улсад олдоц болон үнээс хамааран техникийн гэрчилгээн дээр заагаагүй өөр төрлийн шатхуун хэрэглэх нь элбэг байдаг байна. Евро 5 стандартын шатхуун зарцуулалтыг 3%-аар, хөдөлгүүрийн бохирдлыг 75%-аар багасгадаг байна. 92 зориулсан машин бол 92-аар хийнэ. 95 зориулсан машин махмад 95 хийнэ. А түүнээс 92 хийх ёстойгоо цаанаас нь үйлдвэрээс гаргацсан машинд 92 гэж буруу. Тэр нь муу мотор нь муугаар нөлөөлдөг байхгүй. Тэр нь шахт чадварт нь харуулад бүх юм тохируулсан байж байгаа байхгүй. Тэгтэл 92 чад 92% хүртэл шахтаад тэлсрөстэй болчих чинь 95 хүртэл дахиад жаан шахтах юм бол тэр мотор нь муугаар нөлөөлдөг байхгүй. Түүнээс бол яг ямар бензин хийх ёстой машин байна тэр бензин л хийнэ. Тэгвэл тэр машин сайн. Түүнээс бол тэр одоо 95 бүх машинд хийнэ гэсэн тийм ойлголт байхгүй. Харин 95 хийх ёстой машин дээр 92 хийвэл бас муу. Тогсон бензин л хийх ёстой. Бусад улс орны 1 саяас дээш хүн амтай томоохон хотуудад Евро 5 стандартын шатхуун хэрэглэх ёстой гэсэн журам үйлчилдэг. Гэтэл том жижиггүй муу шатхуун хэрэглэдэг Улаанбаатар хотод шатхуунаас ялгардаг хөхөрлөгийн зөвшөөрөгдөх хэмжээнээс 3 дахин их болцоод байхад шатхууны хэрэглээ стандарттай өөрчлөлт хийхгүй өвчний үүр болцохосоор байна. Дэлхийд алдартай National Geographic сувгийн хамт олон Монголын уламжлалт морьт харвааны тухай контент бүтээсэн нь дэлхийд дахин ашуугаан тариад байна. Адал явдалд аялагч контент бүтээгч Эва Зубек Монгол орноо зочилж эзэнт гүрний байлдан дагууллаас үдийг хүртэл уламжлагдан ирсэн томоохон соёлоодын нэг морьт харвааны ур чадварт суралцсан өвөрлөж ирсэн зорилготой хүрчээ. Тэрээр өөрийн хичээл сургуулийн түүхээр морьт харвааны өвөрмөц сонирхолтой шинжүүдийг дэлхийн олон сая хүмүүст нээн харуулсан байна. Морьт харвааны 6 дахь клубын хамтран үүсгэн байгуулагч Баасан Сүрэн болон Хүүний багийн хамт олон уг контентын гол дүр Эва Зубекийг Монгол дахь контент бүтээхтэн тусалж морьт харвааны ур чадварыг эзэмших түүний хүсэл мөрөөдлийг биелүүлжээ. Уг контент цацагдсны дараа Монголын уламжлалт морьт харвааны сургалтыг сонирхох гадаадын жуулчид эрс олширсан байна. 6 дахь клубыг морьт харваагаар хичээлдэг хэсэг залуус 2023 онд үүсгэн байгуулжээ.
Тэд гадаадын аялагч адал явдал дурлагчдыг морь тарваагаар хичээлэхэд нь туслах, мөн тэдгээр хүмүүст нийтлэгээр тулгардаг гадаад хэлний бэрхшээл болон аюулгүй байдлыг нь бүрэн дүүрэн шийдсэн гэдгээрээ ихээхэн онцлог юм а. Гадаадд бол маш өндөр үзэлттэй байсан. Маш их олон хүмүүс гаднаас бидрийг бол ингэ дойрж ингэж бичиж одоо манайх юу нь бол өөрсдөө гэсэн вебсайттай. Вебсайтн дээрээ одоо нэмэлтээр юм гадаад сурагч нарын юм захиалгын хэсгийг нэмэхгүй олон юм болохгүй хэмжээнд юм айгаа өргөн дэлгэр сайхан үзэж байна. За тэгээд гадныхан болохоор өөрсдөө яадаг вэ гэхэлэр яг юм эртнээс маш их зүйлийг төлөвлөж эртнээс онгоцныхаа билетийг гарч эртнээс ажлаа төлөвлөж ингэж байдаг учраас бид нар лөө сая контент засагнаас хойш одоо их 6 сард хүмүүсийн захиалга орж ирж гин гэж хэлж болж байна. Тэгээд тий айгуу сайхан байлаа. Яг оны өмнө бид нар яг Christmas-ийн урд өдөр бид нар бүгдээрээ одоо 28 сая дагагчтай National Geographic-ийн суугаар ингэж гараад клубэ болон одоо Монгол их орныхоо морь тарваачдын төлөөлөл болж ингэж орж морь тарваа гэхэд дахин танилцсан ийм үйл хэрэг болсон. Тэгээд маш их гадаадууд үнэхээр сайхан комментууд бичиж байна. Үнэхээр сайхан урмыг хайрлаж байна. Айгүй их хүмүүс сонирхож ирж байна. Тэгээд сайхан байна. Америкт байхдаа интернетээс бичлэг үзсээр морь тарвааны ур чадварт бие даан суралцсан. Монгол морь тарваагаар хичээлэхэд практикт ойр техникээ зөв болгож засах, өөрийн ур чадвараа сайжруулахад төхөмтэй байгаа. Хэдийгээр манай клубийнхэн хэлний хувьд ялгаатай ч энд байгаа хэсэг бүлэг харваачид нэг хамт олон болж бие биетэйгээ нэгдмэл байдаг нь хамгийн сайхан санагдуулдаг. Морь тарваагаар зөвхөн дулааны улиралд хичээлэх бололцоотой гэж дийлэн хүмүүс боддог бол харин 6 дахь клубийнхэн жилийн 4 улиралд тасралтгүй сургалтаа явуулж байна. Уг клубт өнгөрсөн жилэл гэхэд дотоодын 60 гаруй, гадаадын 40-од аялагч, адал явдал дурлагч хүмүүс суралцсан төгсжээ. Гадаадын суралцагчдын хувьд Монгол орныг зорин ирэх үеэрээ 3-5 хоногийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагдах байдлаар морь тарвааны анхан шатны техник ур чадварыг эзэмшдэг байна. Эва Зобекийн тухайд хэдэн жилийн өмнө Монгол орноо ирж хөтөлгөө морьтой ганцаархнаа аялж контент бүтээж байсан туршлагатай юм а. Тэнгэр телевизийн 7 10 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ анхаарал хандуулсанд баярлалаа.